Дээрээ сайн уу? За маск тавьсан байгаа. Чигшүүлэх. За тэр өглөөнийхөө нүүрнийхөө арь зарчилгааны бүтээгдэхүүнийг яаж хэрэглэдэг вэ? Юу хэрэглэж байна гэдэг танилцуулъя. Харуулъя авчи гэж бодож байна. Тэгээд өглөө болгон би дүүшинд орчоод нүрээ скрабтаад тэгээд чигшүүлэх маск түрхээд тэгээд маска ингээд тоникоор арчаад авчдаг байгаа. Яг тэгэл маск маань ийм хөнгөн шууд нүрэн дээр түрхчихдэг маск байгаа. Кларанси. Ерөнхийдөө арьс нэлээд хуурайсан байсан болохоор бүр маски маань доор нь шууд уугаад авчиж яг үлдсэн жоохон хэсгийг ингээд тоникоор цэвэрлээд авчи. Энэ тоник болохоор өмнө нь би харуулж исэн 100% натурал iHerb гэдэг Америк сайтаас. За тэгээд цаашаа зохиныхаа тасыг түрхчихье. Сайн харагдахгүй юм тийм. Эндээ болохоор юм массаж хийждэг юм металлтай кларанси зохины тас байгаа. За би кларанс гэж яриад байгаа. Зөв ярьж гинөө, буруу ярьж гинөө гэхдээ манай энд болохоор орчд болохоор кларанс гэж ярьд юм байлээ. Монголд болохоор кларинс гэж яриад байлээ. Тэгэхээр аль нь зөв вэ? Та нарт өөрсдөө ойлгоно. За тэгээд түрхээд энэ металлаараа жоохон ингэж тараад массаж хийдэг чинь. Энэ болохоор би өглөө түрхдэг юу байгаа. Хөнгөөн тийм өдрийн цохны тас байгаа. Чигшүүлдэг. Тэгээд эсэг хөрөшөөс хамгаалдаг. Нарны хитэгэн тоянаас хамгаалдаг юм. Хөнгөн тас байгаа. За шөнө болохоор би ийм нүдний маск түрхээд ханддаг байгаа. За одоо тэгээд яачи. Тасаа түрхчихье. Энэ болохоор өдрийн чигшүүлэх юм тас байна. За өнөөдөр нөх удаан гадаа явахгүй болохоор SPF түрхэхгүй зүгээр чигшүүлэх тас түрхчихье. Тэгэл миний арьс нилээн жоохон өчигдөржөнгөө гадаа байгаад нурандаага нилээн жоохон хуурайшсан. Хорсоод байгаа болохоор яг энэ чигшүүлэх тэгээ тайвшруулах тасыг түрхчихье. Бодчихъя. За тасаа түрхэхдээ бол ингэж амар ингэж түрхэхгүй ингээд жоохон зөөлхөн дараа ингэж түрхт юм байлээ. Мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг харж яхад. За тэгээд энэ эрүүний хэсгийг бол болж өгвөл доороос дээш нь ингээд тэгээд энэ чихний хажуугийн энэ арьс нэлээд жоохон анзааргүй байж идэл унжих гад байдаг юм билээ. Тэгээ би саяхан анзаарсан. Тэгэхээр энийг яахаа өгсөн чинь дээш нь ингэж дандаа энэ эрүүнээс авч дандаа дээш нь ингэж тосоо түрхэх болгондоо тий. Ганц 2-3 удаа ингэж дээш нь массажлаад ингэж харьсаа ерөнхийдөө дээш нь ингэж чангалаад татаад өгчт юм байл шүү. Тэгээд ерөнхийдөө бол дохны арьсыг гэсэн тий дээш нь ингэж татчих. За тэгэхээр энэ тас аяга хурдан шингэж байна. Тэгээд нүүр гэлтэхгүй нүрээ тослох бүртээ яг хүзүү хэсгээ орхигдуулж юусоо болохгүй гэдэг мэргэжлийн хүмүүсийн бүр тийм зөвлөгөө байт юм билээ. Тэгэхээр хүзүүндээ бол заавалчгүй бас заавалч өдөрч нөгөө нүүрэндээ түрхсэн тосоо бас хүзүүндээ түрхэж байгаа юм шиг өөр ямар ч хамаагүй чигшүүлэхтэй. Аль болж л өгвөл маш их чигшил өгдөг тос түрхээд байвал хүний арьс хөгшөрхөн үрчлээ суухна удааширдаг гэж сонсч байсан. Тэгэхээр одоо энэ хоорондын арьс бол ингээд хумигдаад тий одоо тонгойх ямар нэгэн гарны хөдөлгөөн хийх болгоно ингэж хумигдчихийдэг учраас энэ хоорондох арьс айгүй хурдан
урчлээ суух гээд байдаг гэсэн шүү. Тэгээ хүзүүгийн болохоор дээш нь ингэж ер нь биеийн жилтгүү хүзүүний жилтгүү бүх арьсыг ер нь доороос дээш нь чиглэлтэй ингэж дандаа. Одоо бид нэр ингээд гараа доошоо буулгангууд энэ сугны энэ хэсэг байгаад энэ хэсэг үрчлээдэж эхэлж байгаа нь мэдрэгдэж эхэлж байгаа нот дээр бол одоо 30 гарцсан. Тэгэнгүүт энэ хэсгийг яадаг вэ гэхээр энэ сугны энэ зураас гарч одоо та нарт заримд нь байж магадгүй байхгүй ч яж магадгүй. Миний хөлөл жоохон зураас гарсан их биш. Энэ хэсгийг бас дандаа ингэж тэнээлгэж татаж массажлт юм байл шүү. Тэгээд мэдээж нөгөө нэг гантельтэй гарны тасгал хийдэг ингэж эргүүлж эсвэл тэ гарнаасаа дотн ингэж эргүүлж хийдэг гантельхүү энэ тасгал сугны энэ үрчлийг арилгадаг гэсэн шүү. Би яг ингэж анзаарснаас хойш ганц нэг хийж байгаа тэгээд хайцсан байгаа. Нэг амар мэдэгдэхээ үрчлээ байхгүй болохоор яг ингэж эргэлдэх тэг хөдөлгөөнтэй тэгжээж нөгөө энэ сугны тэгээд энэ хөх рүү орж байгаа энэ бүлчин бас чангард юм байл шүү. Тасгалыг хийхээр тэгээд нурууны бас тэ бүлчин тэнэж өгч чангарч ирж өгдөг аюу сайн тасгал байж фаундейшн төрөгч тийм үү. Миний энэ бүр бэс маань бүр дуусчихжээ. Одоо 100 бууз дуусч байгаа болохоор дахиж авахгүй л гэж бодлоо. Эндээс бүр шахаж гарч ирэх нь. Ийм бэс байгаа. Тэгэхээр би бол энийг бэс чигээр нь хэрэгэлдэггүй. Бэс чигээр нь хэрэгэлдэггүй. Шууд нөгөө нэг биби та хойлоод хэрэгэлчтэй. Яг л миний биби нэлээ амар бор. Учираас энэ хоёрыг ингэж холчингууд яг надад таарах дундын өнгө нь гарч ирдэг. Тэгэхээр танал нэг крем дээр ч гэсэн тэ фаундейшн дээр ч гэсэн өөрийнхөө өнгийг олохын тулд ингэж хольж хэрэглэж болно. Бага өнгөнүүдэд тэ зөгцөхгүй л өөр өнгө нэмж аваад ингэ хольж хэрэглэж болно. Тэгээд яг өрөөнийхөө энэ хэсэгт ингэ төрхөж үзээ. За арьсны өнгөтэй адилхан байна, төстэй байна гэж үзэх юм бол бусад хэсэгтээ төрөхөд болдог гэсэн шүү. За би бол ямарч тийм курс дамжаа төгсөөгүй зүгээр яг миний хэрэгжилж байгаа аргууд зөвлөгөөж байгаа та нарт бас хуваалцж байгаа мэдээлэл маань дандаа мэдээж Орос гоо сайхан ч тийм дээ. Орос мейкап артистийн зөвлөгөөнүүд байгаа шүү. Тэгэхээр мэрэгжлийн хүмүүсийн зөвлөгөөнүүд байгаа шүү. За тэгээд бибиг бол айгүй хөнгөө учраас би шууд ингээд гараар тараачтай. Гараар ингээд тараагаад жоохон энд бөөгнөрсөн хэсэг байх юм бол тэгээд борлоноор жоохон шингээ төрч. Бүр нэг гоё тэ гэрэлцэн гоё тийм чиглэг одоо glow гэж яриад байгаа. YouTube-ээр сүүлийн үед тийм арьстай юм шиг харагдъя гэх юм бол борооны дараах юм шиг тий. Тийм гоё арьстай харагдъя гэх юм бол эхлээд энэ блендерийн борлооны ч юм уу тий нургоод тэгээд заавал яваарай. Нурахгүй ч гэсэн нөгөө зориулалтын спрей цацж болно. Минийх одоо энэ La Roche-Posay-ийн спрей. Спрей цацаад чийгсүүлээ тэгээд юм гоё гэрэлцэн гоё арьстай болж болно шүү. Нэг тийм арга байна. За энийг ингэ тараагаад өгч. За цаашаа тэгээд би Borjogi Healthy Mix гэдэг concealer хэрэглэж байгаа. Энийгээ түрхэд бас блендерээр тараагаад өгч.
Гой цэвэрхэн тэгшхэн арьстай хүмүүс бол өөгүй гоё арьстай хүмүүс бол заавал фаундейшн хэрэглэх шаардлагагүй шүү дээ. Нарны хитийн туяаны хамгаалттай те SPF-тэй тос төрөгчл гарчаад. Зуны улиралд бол арьсыг болж өгөөл яжсан нэр шүү дээ. Гоёгаар амьсгалуулад те. Авах хэвээр нарнаас авах хэвээр витаминыг авуулаад. Өөр нүхийн бүглүүд хит амар зузаан бодоод авахгүй те. Фаундейшн төрөхгүй л нөхцөлт ч үүсэхгүй шүү дээ. Тэгээ миний гэхдээ нэг амар нөхцөлт байхгүй. Гэтэ ерөнхийдөө бол 7 хоногтаа нэг удаа юм солонгос юм хуйлдаг маскаар худаад авчдаг байгаа. Яг хамрын хэсэг тэгээд эрүүний хэсэг хоёртой л жоохон нөхцөлттэй. Одоо хөмсгөө бодъё. Хөмсгөө бодохдоо би эндээс жижиг талаа авчих тийм үү. За миний Clarins Brown, Dark Brown гэдэг номертой хөмсгний оронд байгаа. Тэгэхээр хөмсгийг бол би маш хурдан бодно. Тэгээд аюу хөнгөөн бодно. Заавал тэгж одоо яг контур гаргаж сүрхий фильтр гаргаж бодохгүй. Сүүлийн үед манай энэ талаа яг өөрийнх юм шиг натурал юм шиг жоох энд тэндээ бас тий. Үүсэвтэй ч байх уу тий. Бүр нэг амар юу биш. Тип тэгшхэн биш. Хөмсөг ерөнхийдөө бол тренд болоод байгаа. Модон дээр одоо. Тэгэхээр би тэгж амар ус зузаа амар харагдтал хөмсгөө бодох дурггүй. Ингэсгээл нэг жоохон яг өөрийнхөө хөмсгний хэлбэрээр жоохон тодруулаад өгчдөг аа. За, хөмсгөө зурчлаа. Одоо нүднийхээ тэнийг тавья. За, яг одоо энэ зуны номрын коллекцаас авсан юм миний Clarins юм. Тэнийг аюу гой өдөр тутмын гоё өнгөтэй. Ийм бор тэгээд шаргал өнгөрнөд бодгоо бор тэгээд энэ дундлын саарлахаас жоохон бодно. Тэгээд хамгийн цахын саарлаас үл яг бэс хийгээд тавьчих болж байна. Яг юм арьсныхаа өнгөтэй тэнэр те бэс тавьчих юм бол сүр тавьчих юм бол дараагийнх нь тэн аюу сайн тарж гоё. Жигд тавигдаж өгдөг гэсэн шүү. Тэгээд одоо энэ боронгоос авч. Жохоо аюу нинхэн боднаа би өнөөдөр. Хол явахгүй ч. Арай том хүмүүс сургуулийн бэлтгэл ингэж орж байгаа. Тэрний эцэг хий оролтой. За өдөр бол тэгэл ойр зур дэлгүүр л орно. Өөр онц ажил болохоор хэрвээ урд мөрөл төр амар бодолцоо ажилтай ш. Тэгээ гол дээр нь болохоор энэ саатай дөрөвнийхээ шаргалаас аваад жоохон за ингэж болоо да. За тэнэ тавьчихсан одоо сармасаа бодоол болоо да. Өөр илүү төтөм төрөхгүй. Сармус цөөхөнтэй болохоор ингээд жоохон дөрүүлдэг уртсагдаг юм.
сормосны бодогдож байгаа. Энэ уг нь сайн бодог. Гэхдээ нэг юм нь жоохон халтайлах гэдэг шүү. Урд цоороод одоо яг дуусах юм яга онгох. Нөрмянаас нэг жоохон яг энэ нүднээс дуушуу тий хамрынхаа зүрээс яг энэ хэсэг дээр ингэж тэгдэг гэсэн шуурмяныг тий нүдний зүрээс дуушуу хамраас ягц. Ийм контуринг тэгээд хайлайт байгаа. Энэ нь болохоор гэрэл сүдрийг болохоор өнөөдөр хийхгүй. Зүгээр хайлайтаас нь жоохон ахгүй бол энэ аяга тод өнгөтэй. Тэгээд яг шанааныхаа энэ хэсгэр жоохон төрхөд өгч. Тэнгүүд яг ингэ гэрэлтэй харагдаж байгааз. Гэрэл дээр миний нурдаас ламп тусч байна. Гэхдээ гадаа ч гэсэн норонд яг ингэж гэрэлтэж харагдана. Тэгээ хамраараа жоохон төрхөд. Би бол хамраа өндөрлөдөггүй. Тэгээд тухныхаа яг энэ хэсгээс дээш нь татаж яваад өг. Хоёр тал руу жоохон тараач өг. Тэгээ нүүрний яг гол хэсгийг ингэж гэрэлтүүлж өгч юм гэсэн. За мэрэгчлийн хүмүүс бол надаас илүү сайн ойлгомжтой тайлбарлах байх л та. Тэгээд өрөөний яг энэ хэсэг дээр жоохон тэгээд уруулын дээд уруулын дээд хэсгээр жоохон. За ингээд болоо доо. Тэгээд уруулан өнгөлөгчөөр зөөрөө өнгөлж. Тэрний сормосны бодог маань кларанцих байсан. Цогтөг өтгөрүүлдэг гэдэг юм. Бодог. Тэгээд нуруу өнгөлөгч маань бас кларанцих хойж таарлаа надад. Яа тэгэл энэ айгүй юм зөөлхөө өнгөтэй. Тэгээд хамгийн гол нь нуруулыг өдрийн турш гоё чийгшүүлж өгдөг. Хорц өнгөтэй гашгэрнэ. Одоо ингэ савыг харах юм бол айгүй юм хурц байгаа өнгөтэй юм шиг мөртлөө. Дотроо юм тайван өнгөтэй тий. Зөөлөн ягаан өнгөтэй. Надад айгүй гоё бронз руугаа юм алтан шаргал өнгөтэй. Тэгэхээр 100 гоё гадаа нартай дулаахан байх юм бол нүүрэндээ биш би нүүрэндээ төрөхгүйгээр зүгээр биендээ төрчдөг юм том багсаар жоохон ахгүй бол айгүй шахалцаад яг энэ мөрний хэсэг те тэгээд игэм гэж ярьдаг те зээж хэсгэр хүзүүсгэр жоохон гэрэл сүудэр оруулах тийм зорилгоор ингэ. Тэгэнгүүт ингэ гадаа наранд аюугаа гялтгана гоё харагддаг. За үсээ хатаагаад тэгээд зүгээр л саманчлаа. Янз бүрөө уроож өрж янзалсангүй сүрний хол явахгүй чухал юмд явахгүй учраас тэгээд би одоо ингээ гарлаа. Тайкоптер та нар манаас өдрийг сайхан өнгөрүүлээрэ гэж хэлмээрэн. Тэгээд дандаа өөртөө зориулж цаг гаргаж байгаарай. Заавал өөртөө зориул цаг гаргаж байгаарай. 8 цаг унтахаасаа илүү 7 цаг унтаад 1 цагийн өөртөө гоо сайхандаа ялангуяа эмэгтэй хүмүүс бол заавал зарцуулж байгаарай. Өөрийгөө битэрхэлдүүлээрэй. Битгий одоо шантраарай. Ядарсан ч гэсэн тий өөрийгөө тойлонд хараад нэг жоохон 15 минут өөртөө зарцуулчвал тэрнээсээ эргээд хэрчүүч хаваад тэгээд гоё болдог шүү гэж хэлмээрэн. Тэгээд өглөө 30 минут хэрт ч юм уу басаа тэр цаг өөртөө зарцуулчаад гоё болоод гарах юм бол өдөржингөө бас тэр энергиэрээ тэр ирч хүчээрээ тий
ажил дээрээ гоё байна. Гэртээ ирээд гэрийнхэн тагаан гоё байна. Тэ сэтгэл санаа өдрөг гоё байна. Хамгийн гол нь эмэгтэй өөрийгөө тойлондараад тэгээд тойлонд орж байгаа тэр юунасаа дүр төрхөөсөө тэ сэтгэл ханамж маш өндөр авдаг гэж миний нэг үздэг блогер маань хэлж ийсэн. Тэгээд мэрэн за баяртай.